Төрийн албаны тухай хууль болон төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль тогтоомж бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүйн сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор зохион байгуулагдж байгаа бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал төвийн бүсийн төрийн албан агчдын зөвлөгөөн Дархан хотод өнөөдөр эхэллээ. За зөвлөгөөнд Дархан улс Сэлэнг Төв аймгийн 450 гаруй төрийн албан агч оролцож байна. Зөвлөгөөний эхний өдөр төрийн албаны тухай, төрийн албан агчийн ёс зүйн тухай, хөдөлмөрийн тухай хуулиудын хэрэглээ зэдвээр сургалт хэлэлцүүлэг өрнөж байна. Тэгэхээр төрийн албаны тухай хууль анх 1994 онд батлагдаад 95 оноос хэрэгжиж эхэлсэн. Би даасан тогтолцоо хөгжснөөс хойш 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид ер нь төрийн албаны үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарсан бэ? Үүний зэрэгцээ бид өнөөдрийн хүрсэн төвшнөөсөө яаж илүү сайн болох ёстой, нийгэм эдийн засаг, соёлын тулгамдаад байгаа асуудлууд дээр бид нар яаж хариу үйлдэл үзүүлж төрийн албыг илүү хариуцлагатай сайн болох ёстой вэ гэдэг энэ асуудлуудыг хууль тогтоомжийн нүрэнд ярьж байгаа. За төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулийн хууль 2023 онд батлагдсан. Энэ хууль маань мэдээж төрийн албаны шинтгэлийн нэг хэсэг болж ирсэн. Яагаад илүү тусдаа энэ хууль тогтоомжийг зохицуулах хэрэгцээ гарсан бэ гэхээр нэгдүгürt маш олон талын судалгаануудаас харахад төрийн албан хаагч төрийн албаны үйл ажиллагаанд ер нь ёс зүй харилцаа хандлагын асуудлууд нэлээд тулгымцсан асуудал болжээ. За энэ тулгымцсан асуудлууд нэгдүгürt байна. Хоёрдугаарт тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хариуцлагын механизм алга харилцаа адилгүй байна гэдэг ийм гол судалгаанууд гарсан. Тэгэхээр энэ гол судалгаануудад чиглэсэн тэгвэл хувь хүний хариуцлага сахилгыг дэвшлүүлэхтэй холбоотой мөн орчин үеийн төрийн удирдлагын арга хэлбэрүүдийг нэвтрүүлсэн хэмжээнд яаж бид ажиллах вэ гэхээр хувь хүнийг өөрчлөх, хувь хүний харилцаа хандлагын асуудал ямар өөрчлөлт гаргаж болох вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бий болгох нэг хэсэг гэдэг юм уу? Хэсгийн арга хэмжээ, бодлогын арга хэмжээ бол ёс зүйн тухай хууль юм. Ёс зүйн хороо өнгөрсөн оны 2 сард байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрэгжилтэд хяналт авах гэдэг. Тэгэхээр өнгөрсөн оны 2024 оны байдлаар гэхэд 595 гомдлыг нийт Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын 2871 ёс зүйн дэд хороод маань бүртгэж шийдвэрлсэн байна. 595 гомдол ёс зүйтэй холбоотойгоор шийдвэрлэгдсэн гэсэн үг. Тэгэхээр үүнээс 314 нь энэ ер нь ёс зүйн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх асуудал мөн байна гэж үзсэн. Тэгээ энэ 314 зөрчлөөс асуудлаас 220 орчим нь бол дүгнэлт гараад ёс зүйн дэд хороомд маань дүгнэлтээ гаргаад хариуцлага тооцсон. Тэгээ энэ хариуцлагын механизм бас энэ хууль тогтоомж дээр их онцлог байгаа. Юу гэхээр захиргааны хариуцлага авахаас гадна хувь хүн өөрөө тухайн үйл ажиллагаа ёс зүйн зөрчлөө хүлээгээд өөрөө хариуцлага хүлээдэг, уучлалаа гуйдаг тийм ээ. Олон нийтийн өмнө юм уу тухайн асуудал үүссэн өгсөн субъектийн өмнө ч юм уу уучлалт хүлээх гэдэг ийм бас зөөлөн механизм орж ирсэн. Сэлэнг аймаг засгийн тамирын газрын хяналт шинжилгээний үнэлгээний хэлтсийн дарга тав сүрэнгийн төгөлтөс тэгээд байгууллагынхаа ёс зүйн орооны гишүүн. Ер нь бол яг энэ ёс зүйн тухай хууль те энэ үндэсний хөтөлбөр батлагдсан суушин манай дээр бас хэд хэдэн кейс төр бол ажилласан. Тийм тэгээд байгууллагын дотоод болон за мөн засаг дарга эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас бас нэг хэд хэдэн кейсүүд бол орж ирсэн. Тэднэр дээр ингэж манай ёс зүйн дэд хороо ажиллаж шаардлагатай хууль тогтоомжийн дагуу те үндэсний хөтөлбөрийн дагуу тогтоож шийдвэр юм бол гаргаж хариуг нь бол өргүүлсэн байгаа. Ер нь бол яг зүгээр энэ хууль тогтоомжийн шинээр хэрэгжтэйгээ холбоотойгоор бас нэлээдгүй бас нэг амьдрал баян болохоор янз бүрийн юм гарч ийн л та. Тэрний нэг нь юу вэ гэхээр яг бид хэд болохоор байнгын яг яригдал байгаа асуудлын бусад аймагуд дээр цэвэрний байгууллагууд дээр ийм кейс бол гарч байгаа. Тэрний учир нь юу вэ гэхээр ингээд бид нар чинь бол байгууллагын ёс зүйн дэд хороо байхгүй юу? Тэгээд ёс зүйн дэд байгууллагаас бид нар чинь сонгогдсон боловч ингээд нэг тэр бас нэг хууль тогтоомж төр байгаа нэг юу гэнтэй заалтын дагуу ч юм уу те харьяа засаг дарга асуудлын хүрээний агентлагуудын зарим нэг тэр ёс зүйн тэр нэг асуудлууд манай дээр орж ирдэг. Тэр асуудал дээр жишээ нь ингээд бас нэг зарим нэг шийдвэрүүд гаргахад бас нэг жоохон хүндрэл бэрхшээл бол учраад тэрийг бол яг дээжтний байгууллагатай ч юм уу те холбогдох газруудаас нь асуусны үндсэн дээр бас ингээд бид нар яг аль болох ингээд хууль тогтоомжийн дагуу ингээд шийдэд бол явж байгаа.
яг сүүлийн үед бол бид нартай нэг тийм кейс бол орж ирсэн. За Дархуул аймгийн Студийн газрын хууль эрх зүйн мэргэжилтэн гээ гэсэн. Төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхлэх жил гам болж байгаа. За яг хэрэгжиж эхэлсэн хугацаагаа тооцох юм бол одоо нэг жил гарам арайч 2 жил болоогүй. Яг батлагдсан явах юм бол одоо 2 жил болох гэж байна л да. Тэгэхээр хууль гэдэг утгаараа бол энэ бол шинэ зүйл байна. За дээр нь энэ хуулийг хэрэгжүүлэх асуудал яригдж байна л да. Тэгэхээр жил гармын өмнө батлагдсан энэ хуулийг одоо хэрэгжүүлэх асуудал ярьж байгаа. Тэгээ шинэ зүйлийг бид нар хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас тулгарч байгаа нэлээд асуудлууд бий. Тухайлбал хэргийн харьяаллаас эхлүүлээ тийм ээ. Тэгэхээр энэхүү семинарын ач холбогдыг бол бас чухал гэж бодож байгаа. Юу гэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх гээ томилогдоод ажиллаж байгаа энэ дэд хороодын бүрэлдэхүүнд юуны өмнө одоо ямар чиг үүрэгтэй, ямар ажил үүрэг томилж байгаа гэдгийг эрх үүргийг сануулсан. Хоёрдугаарт нь юу хийх вэ гэдгийг нь ойлгуулсан. За гуравдугаарт нь яг хуулийн дагуу ажиллах юм ойлголтыг төрүүлж суралцуулах гэж бодож байгаа. Зөвлөгөөнийг Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын ёс зүйн хороо, Дархуул аймгийн засаг даргын тамгын газар төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөө энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хүргэжлэн явагдах юм а.